Баяран гэдэг орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээсээ ялгах ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсч чод. Одоо харж лээ. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад. Хүний хэрэг биш юм шүү дээ. Морог төрөө хэрэг 1970 онд миний аав хэлсэн үг. Тэгээд хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд ямар гараад гэж байхад тэр цагаан цэгцийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр шинжлэх сайн бацхан үзэгчтэй та бүхэнд ороо минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг сэтгэлээ чи сэтгэлийн ярилцлага энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочныг эрдэнэтчүүд бас мэдж байгаа бах гэдгийн учир нь эрдэнтийн унган одоо иргэн тий унган хүүхэд хэлийн цэргийн дуужгийн чуулгын дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дамдангийн Март. Сайн явж байна уу? Сайхан аварч байна уу? Сайхан аварч байна. Нутагтаа ирсэн ямар сэтгэл төрж байна? Гоё юм. Дөнгөж сая орлоо би. Тэгээд ерөөсөө ямар ч гоё дулаахан тэгсэн мөртлөө гоё цастай. Үнэхээр гоё байлаа сэтгэл өндөр байна. Тэгэл амьсгаа энэ төр авсан чинь гоё байлаа шүү дээ. Тэгээд эрдэнэчүүдтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эрдэнэтэд ямар ажиллаар ирэв? За би 2 сарын 6-нд тий өөрийнхөө уран бүтээлийн тоглолтыг тоглохоор ирсэн. Өмнө хийж илв. Ер нь бол би одоо 2007 онд л нэг би даасан тоглолт хийж ирсэн. Эрдэнэттэй юу? Тэг Эрдэнэттэй. Ганцхан удаа л хийжсэн. Тэгээд тэрнээс хойш одоо ингээл 2 дахь удаага 7 жил, 8 жилийн дараа. Ер нь бол одоо Улаанбаатараас яваад 20 жил болсон. 20 жилийн Эрдэнэтээс яваад. Тий, Эрдэнэтээс яваад тэгээд одоо 20 жилийн дотор одоо 2 дахь удаага л тоглох гэж байна. 10 жилд нэг удаа. Тий. Магадгүй энэ удаа ирээд хийж байгаа тоглолтыг эрдэнэтчүүд сонсогчд чинь магадгүй ангийн чинь найзууд, байрны чинь найзууд, за тэгээд багш нар чинь гэдэг юм уу те. Тим хүмүүс одоо дүн тавьхал ийм л хүндтэй тим том тоглолт болох юм даа тийм ээ. За тоглолтод одоо нөгөө өөрөөс ч өөр уран бүтээлчдийн хүмүүс байна. Ерөөсө манай Хэлийн цэргийн дуужийн чуулгын хилчин хамтлаг гэдэг эстрад хамтлаг байдаг. Одоо сайхан залуучууд гоё шин тийм хамтлагтай хуучин бол хилчин хамтлаг 1980-аад оноос хойш одоо манай Хэлийн цэрэгт одоо байсан хамтлаг. Тэгээ энэний одоо 3 дугаар үеийн гэх юм уу да тий. Тэр сайхан залуучууд одоо амьд хөгжмийн хамтлаг ирнэ. Тий тэгээд манай хамтлагийн дуучин эмэгтэй ирнэ. Тэгээд Хэн гэдэг дуучин? Наран чимэг гэдэг сайхан залуухан дуучин байгаа. За ер нь нутгаа их санаж юм уу? За яг эх орондоо л байна л да. Байна л да. Тэгээ би ер нь тэгэхдээ бол нэг бас нэг жилдийг одоо ирээд идэв. Сая бол би 100 ирсэн наадам үзэх гэж ирсэн. Тэгээ ер нь бол нөгөө ээж одоо эрдэнэтэд байхад ээж тэр золох гэж цагаан сараар ирдэг байсан. Ээж маань хот руу шилжсэн чинь одоо нэг ирж чадахгүй байгаад байсан чинь сая 100 наадмаар гэр бүлээр цуглая гээд тэгээ наадам үзэх гэж ирсэн. Манай эрдэнэтийнхээ их сайн мэдж байгаа бах. Танаа гэр бүлээс маш олон урлагийн хүмүүс уран бүтээлчд байдаг. Эрдэнэтийнхээ их сайн мэднэ. Манай эрдэнэтээс төрсэн бас гавьяатууд ч гэсэн танаа гэр бүл байдаг. Ер нь ээж аавных тийм уран бүтээлч сэтгэлгээтэй гэдэг юм уу урлагийн хүмүүс байсан уу? Яг зүгээр урлагаар бол манай аав ээж хоёр яваагүй. Тэгвэл ер нь аяаста манай аав бол бүжиглдэг хүн байсан. Манай аав өөрөө спортын тийм гимнастикийн тийм хүн байсан. Тэгээд бүжиглдэг. Ээж нь бол их сайхан дуулдаг. Эмэгтэй байгаа. Гогшин гэх юм уу эмэгтэй юм миний юм ээж хөрдөг. Тэгээд би хамгийн гол нь бас нэг энэ тоглолтод ээждээ одоо хамгийн том ах хоёртоо би зориулж бүр зорж хийж байгаа байхгүй ээжээ ингэж харгаараа гэд сайхан шин дуу тай болсон. Тэгээд энэ дуугаараа би концертод нэрлээд
Тэгээд ээж маань одоо энд Эрдэнэтэд байгаа. Тэгээ ээжтэй бүр байгаад энэ зориулаад тоглоё гэж одоо бүр зорж хийж байгаа. Бас хамгийн том ахыхаа тухай. Тийм миний хамгийн том ах маань болохоор зөв одоо Сүхбаатар гэдэг тий. Эрдэнэтийн сайн мэдний одоо урлаг спорт, амьдны Сүхбаатар гэдэг урлаг спортоор одоо нэлээ одоо хөдөлгөөнтэй гэдэг юм уу тий. Айгу ер нь бол Гокийн дулааны цахилгаан станц инженер хийжсэн. Тэгээд сая тэтгэвртэй ингээ гарч байгаа. Миний ах саяхан шиг бас хүн төвчөнд тусаа тэгээд 4 удаагийн хүн тагалгаанд ороод тэгээд одоо нэг гэртээ байгаа. Тэгээд би бас ахтай гоё сэтгэлийн дэм өгөх гэж энэ тоглолтоо бас бүр зарж хийж байгаа. Тоглолтын дээр нь мэдээж одоо гэр бүлийнх нь бүгдээрээ цуглана. Танаа гэр бүлийнхнаас тоглолтын дээр чи ямар нэгэн магадгүй урлагийн тим шин сонин магадгүй одоо үзэгчдийн бодоогүй байсан тим намар үзүүлэх болов. Мэдхгүй одоо Мэдхгүй байна. намайг одоо ирсэн ч мэдээг байгаа. Би дөрөв сая ирээл одоо тэгэл танах харахаар би ирлээ. Тий. Тэгээ одоо тэд нар маань өөрсдөө юу гэж боддгийг би одоо бас хандалт одоо урлагийн улсууд нэг номер яагаатгаж татгалцахгүй илүү гэж бодож байгаа шүү дээ. Танад бол их олон бүжигчд байдаг шүү дээ. Ерөөсөө бүжигчд. Дууч нь бол би ганцхан. Манайх чинь гавьяа жүжигсэн Цэрнэдэн гэж байгаа тий. Тэгээд манай том ах бүжиглэн нөгөө отхон сүрэн гэдэг одоо бас мэдж байгаа нөгөө зингээнт бүжгийн багш гэдэг тэр байна. Баяр сайхан гэдэг одоо Гокки нөгөө 90 Засвар механикийн завод. Засвар механикийн завод ажилладаг. Тэр маань бүжиглдэг ингээд ер нь бүгдөө бүжиглдэг. Ганцхан би дуулдаг. Бид нэг за хэдэн өдөр бид нар нэг тоглолт хийсэн юм аа. Тэгээ дан бүжгийн тоглолт байл би л дууч байлаа. Тэр бичлэгээ нэг саяхан шиг харсан чи гой санагдчихлээ бид. Цэргийн ансамблд ороод удаагүй нэг 3 4 жил болоод байсан нэг гэр бүлийн тоглолт гэдэг нэг ихэд би ирж ирсэн. Ээжээ ингэж чаргаараа гэж сайхан нэртэй тоглолт байна. Гэхдээ аавыгаа хэр зэрэг дурсах вэ? Би яагаад ингэж асууж байгаа гэхээр Монголын чөлөө төвхийн тамирчид Монголд чөлөө төвхийг хөгжүүлэх хувь нэмрийг танаа аав их үнэтэй хувь нэмэр оруулсан гэж ярьдээ. Цагаан дамдин гэж Монголын чөлөө төвхөн ярьдаг. Миний аав чинь одоо чөлөө төвхийн одоо холбооныхоо сайн мэдэн шүү дээ. Тэгээд Монгол улсын нөгөө чөлөөт бүхий шигшээ багийн гэдэг шигшээ баг гэдэг анхад Монголын анхны шигшээ багийн анхны дасгалжуулагч байсан. Тийм хүн байдаг байхгүй юу? Тэгэл яг өөрөө одоо нөгөө бас хүүхэд мөхт олон хүүхэд мөхтэй болоод интернетэр гээл тэгэл яасан юм шүү га. Тэгэл зэрэгэн болсон шүү дээ. Манай авч одоо Эрдэнэтэд бол цэргийн элцийн дараагаар бол бас бодсон шүү дээ. Тийм. Би харин хүмүүст ингэж хэлэх гээд байна л да. За ингээд Цэрнэдэмд гавьяатын дүүн юм байна. За дамдны гээд ингээд ахын энэ ямар дамдын юм бол гэж хүмүүс бас бодож иж магадгүй. Эрдэнэтийнхэн бас нэгэн үеийнхний мэддэг цэргийн элцийн дамдын гэдэг хүний. За би бүр их тодруулж хэлэх гээд байна. 5-ын 1-р байранд. Амьдарч байсан тохон үед амьдарч байсан үе тэнгийнхэн болоод тэр үеийн залуучууд бас их ирж үзэх байх гэж бодож байна. Үзэх баха. Тий. 5-ын 1-т чинь нэлээд олон жил одоо өөрөө их хоёлын нэг үсттэй. Тий. Тэгээд нэлээд олон найз нөхдөд байсан шүү дээ. Бид нар чинь гоё жоохон байсан. Өнөхөр гоё ээж яс. Тэгээд найзууд маань ирж байрных маань ирж үзэхэлгүй. Өнгөрсөн 2014 оны 100 Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа Эрдэнэтийн залуучууд Эрдэнэтэд ирж тоглолт хийсэн. Тэгээд тэрэн дээр бас тэр залуучууд ярьж ирсэн. Байраараа, гудамжаараа, ангаараа найзууд маань ирж үзээрэй гэж. Би бас энэ үгийг өөртөө ч хэлээд байгаа юм. Тий. Ангийнхан ч ирж үзэх ба. Тий, миний ангийнхан одоо 92 оны 10 агийнхан тий 4-р 10 жил. Тий 10 агийнхан ирж үзэх байлгүй бодвол ангийнхнагаа урьж байна. Ангийнчин багш. Ангийн багш Норжин Цэрэн Чулуун цэцэг гэдэг 2 багш байгаа. Тэгээд 2 багшаагаа бас урьж байна. Аян дашрам жилхэд манай Норжин Цэрэн багш маань сайн нэр Алтан гац цод авсан байлээ. Тэгээд багштай баяр хүргэе. Ууцх хахаа багштай. Ер нь яг энэ урлагийн хүн болох замыг ер нь хэн анх тавьсан юм? Тэр дундаа бүр дуучин болох. Танаахан бол бүгд бүжигчин болохгүй яасан. Харин би ерөөсөө нөгөө дуучин болъё гэж бодоогүй. Жүжигчин болно гэж би соёл урлагийн их сургуулийн кино драмын анги шалгалт өгч би соёл урлагийн их сургуулийн тэр үед нөгөө Эрдэнэтийн студ гээд нэг яг тийм Эрдэнэтээс нэг 20-од хүүхд авсан байхгүй. Одоо энэ манай анги багш лаасрын гавьяа жүжигчин лаасрын багш энэ ирж авч ирсэн. Тэгэхэд тэнд шалгалт өгөөд одоо энэ нөгөө жүжигчин ундрмаа гэж бид нар нэг анги шүү дээ. Тэр шалгалт өгөөд би кино драмд би орсон байхгүй юу. Тэгээд тэнтэй 2 жил сурчаал тэгээд нөгөө дуул хавьяас ихтэй мэгтэй гэл хүмүүс нэг ярьдаг шүү дээ. Тэгэхээр заа ер нь тэгээд дуулаач бол тэгээд.
Тэгээд нөгөө тэр үед чинь нөгөө бид нар чинь төлбөргүй байжсэн чинь төлбөртэй болоод ирдээ маа сургууль. Тэгсэн миний аав ээж хоёр ахвдаа тэтгэрэн хоёр өгч төлбөр дийлэхгүй. Би чинь жоохон охин 18 настай охин. Тэгээд сургуулаа хийдгий бааз. Тэгээд театр Эрдэнэтийн театрт ирээд нөгөө дагалдан жүжигч гэдгээр ирсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө манай оёо багш маань нөгөө дуулалт жүжиг цэнх хүрэхгүй алт гэдэг дуулалт жүжиг хийгээд тэн дээр би нэг гол дүрдэн тоглоод дуулсан чинь ерөөсө дуулаач болох юм байна. Тэгээд би ер нь гэхдээ Эрдэнэтийн театрт бол нэг дуулаад жүжиглэл нэг тим юутай байсан шүү дээ. Эрдэнэтийн театрт бол би 4 жил ажилласан. Тэгээд бүх цэргийн ансамблаас манай дээр ажиллаж игээд урлаг одоо гамчин гогш ганах гогш те бид хоёрыг өрөөд тэгээд тэмт дуулаач орсон доо. Тэгээд болж болсон шүү дээ. Хөгжмийн зохиол Ламбрингийн оёог ярьж байна үү? Тий, оёо гш маань тий. Ундаг мессеж манай оёо гш бас. Тийм сонин нэг стилний цэн хөрөхгүй алт тэгээд ундаг жүжигийг одоо цогтой найруулагч найруулаад хөгжмийн бичсэн үнэхээр сайхан. Өөрөө чи ярьж байгаа хүмүүс нэгэн үеийн Монголын урлагт бас од шиг ялцчихсэн хүмүүсийн тухай ярьж байна. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Лайхан сүрэнгийн лаасран гэдэг хүн үзэгчдийн мэддгээр гарын таваар гэнэ шагдар тоглолтоо. Миний багшаа тий. Жүжигчин болцсон бол үдид бас харин тий. Ямар байхаас юм. Мэдгүй одоо би бас боддоо шүү дээ одоо за ямар ч хошуу урлагт бол би байхгүй юм л дээ. Хошуу урлагт бол байхгүй байсан гэж боддیں۔ Зүгээр драм чиглэлээр байсан байх гэж боддیں۔ Ерөөсөө драм чиглэлээр байсан байх гэж боддیں۔ Би нэг тийм яриа сонсч ирсэн юм. Март хотод очоод Хэлийн цэргийн дуужгийн жуулахт ингээд дуучин болж гинэ. Тэгсэн чи өдий болтол хаана юу хийж явсан юм бэ? Аль эрт дуучин болохгүй яасан гэж урлагийн томчууд тэгж асууж ийн гэж. Тий. Намайг ерөөсөө одоо ч гэсэн манай урлагийнхан Эрдэнэтийн Марта нэртэй шүү. Тэгэл нөгөө урлагийн тэнд нөгөө тоглолтууд авалт нэрхээр нөгөө зарлахтаа хөтлөгч нар Эрдэнэтийн Март гэж зарлаа. Би тэрэнд аюу баярлдаг байхгүй. Тийм болохоор бас би уул нь одоо Эрдэнэтэй л одоо болж игэл байнга ирж одоо уул нь шинэ уран бүтээлээр байгаа ингээд бэлэг барих хэрэгтэй. Гэхдээ миний өөрийн бодол болохоор ер нь бол хүмүүс одоо нэг байнга ингээл одоо жил болгон тайланч гэдэг юм уран бүтээл тэхгүйгээр би бол миний хувьд бол хотод одоо би дөнгөж саясан. Би 5 жилд нэг удаа тоглодог. Гэхдээ ер нь бол эндээс яваад би 3 жилд нэг удаа тоглосон юм байлаа дандаа. Тэгээ сая бол би 5 сарын 1-нд хотод тоглолтоо хийсэн хөргөнд. Тэгээ сайхан бас энэ ээжийн чаргаар гэдэг нэртэй тоглолт байсан. Тэгээд энэ урлагийнхан бол намайг яг тэгдий. Одоо ч гэсэн одоо манай энд нөгөө байхад ч нэг Чингис хаан хамтлаг харанг хамтлагийнхан ирж намайг их урьж дуулуулдаг гэсэн. Тэгээд саяхан шиг нэг тоглолтын дээр бас жагаах тэгжсэн намайг. Хөөе чи юу н хаагаар яваад идэв. Аль эртний март үсттэй гэл тэгээд нөгөө цэргийн байгууллагт байгаа болохоор ч тэгэл бид нар бол байнга одоо яг өвлийн улирал суурин байдаг байхгүй манай гол зорилго хилчтэй үйлчлэх зорилготой. Тэгэл юу баг харагддаггүй. Тэгээд нэг өвлийн улирал нэг зуны улирал хоёулаа урлагийнхантайгаа нэг тоглолтуудад таарлддаг шүү дээ. Тэгээд нөгөө намайг ер нь тэгэл тэгдгэлдээ ер нь эртний л гэж яриад байдаг. Би аль жоохноос дуусан болоод тэгдэг байх гэж боддоо шүү дээ. Хилчидтэй үйлчлэх зорилготой Хэлийн цэргийн дуужгийн чуулгын дуучин манай үзэгчдийн мэддгээр нөгөө Сурган цэнхэр уулсын сэтгүүлч шиг л одоо дуулд юм ба шүү дээ. Тий. Тий ер нь бол бас одоо ингээл энэ хамтлагтайгаа застаад очиад хонгийн дээг дуулна шүү дээ. Тий. Ер нь цэргүүд огших уу? Огшно. Огшно шүү дээ. Манай цэргүүд ч их мундаг. Тэгээд ер нь Хэлийн цэргүүч бол их сэргэлэн мундаг цэргүүд байдаг шүү дээ. Их орны одоо нөгөө Азтай аавын охид өгөөд хэл алба хаана гэдэг нэг манай гасан тогтох тогтор гасан тогтох сая гэж гоё үг хэлсэн байт. Үнэхээр бас азтай хүмүүс нь л манай Хэлийн зэрэгт байдаг гэж би боддог. Тийм. Эх орныхоо дархан хэл дээр эх орноо хамгаалаад байх хэрэгтэй. Тэр хүмүүсийн сэтгэл санааг дэмжиж урам хайрлаж явдаг уран бүтээлчд. Танаа чуулга хэр олон хүнтэй? Манайх бол 120 түүний бүрэлдэхүүнтэй. Тий. Эрдэнэттэй ирээд хамгийн их очих дуртай газар хаана? Хамгийн их очих дуртай газар нь одоо юу вэ? Би ерөөсөө одоо юу нөө одоо театр дээр л очих дуртай. Хамгийн түрүүнд очивол. Яагаад гэвэл ерөөсөө хар нялхасаа л нөгөө ихчигээ дагаал театр дээр хуучин тэр нөгөө юуны урд байсан шүү дээ тий. Тэнд байхад л би ихчиг дагаал концерт юм үздэг байсан болохоор би ерөөс хамгийн түрүүнд ирээл театр л боддtiin надад.
Тий. Манай үзэгчид бас төөгч магадгүй театр гэж яг алийг хэлж байна. Одоо нөгөө одоо бол уур хачин соёлоор одоо шүү. Манай одоо Гарняк, дуу тийм дуу үжигийн чуулга байгаа үстэй тийм тий. Тэгээд тэрэндээ одоо чуулга дээр очих туфта. Тий. Хүүхэд байхасаа л ер нь тэнд бас олон арга хэмжээнд оролцож шагнагдаж, урамшигдаж бас онц сурч энэ төр арга хэмжээнд орж ирсэн шүү дээ. Би ер нь 10 дугаар анги онц төгссөн шүү дээ. Тий одоо 4 дугаар 10 жилийг 92 онд одоо онц төгссөн. Ой миний нэрмэл байдаг юм билээ шүү дээ. Орохоор ингээд сургуультай орохоор зэрэг 10 онц төгсөгчд гэдэг 92 оны онц төгсөгчд гэдэг миний нэр байдаг юм лээ. Математикийн ангид байсан. Тий. Тэгэхээр хүмүүс бас одоо ингээд математикийн ангид гүнзгий ангид сурч ирсэн, онц төгссөн. Тэгээд одоо магадгүй хүмүүс шал өөрөөр бодно шүү дээ. Эдийн засгч болохгүй яасан бол улс төрч болох юм гэдэг. Манай ах эгч нар бол дандаа тэгдэг юм. Чи явал нэг толгой сайтай өгдөх гай хичээлдэх гайгүй тийм хөвгтэйсэн шүү. Тэгэл урлагаар явчих юм даа гэл тэгэл ярьдیں۔ Тэгээд миний хувьд бол одоо ер нь би хувь тавилан гэдэг юм л итгэдэг л дээ. Хүн зурсан зургаараа явдаг хувь тавилан. Тэрнээс одоо тухайн үед бол бас нэг шалгалт өгөөл янз бүрийн эдийн засгийн юу гэдгийг тийм математикийн холбоотой ч юм уу эсвэл хими ч юм уу тий байсан мангаах ч юм бол орвол бас болох байсан баг гэж бодсон. Тэгтэл миний хувьд байлаа чи ерөөсөө урлагаар явах хэрэгтэй гэхээр танаас нь хэлээд өгсөн. Тэгээд өөрөө ирэхгүй бол урлаг. Тэгээ урлагийнхаа төрлийг ихлээр буруу сонгоод жижигчин болох гэж яваа. Жижигчин болох гэж яваа. Тэгээ бодлоо буцаад дуучин болсон. Тэгээд дуучин болсон да. Ерөн зүгээр бид одоо бас нэг их актер тийм өндөр настай болох арай л болоогүй л байна л да. Гэхдээ Эрдэнэттэй ирээд тэр төрлөх байрандаа юм уу сургууль дээгүүрээ очих нь сайхан уу? Сайхан шүү дээ, ер нь сайхан. Яг юу сайхан. Би бол одоо яг эндээ байгаа болохоор сайн мэдрэхгүй. Би бол одоо юу сургууль дээр очисон чи яг түрүү ярьсан тий аюу гоё юм л яг үүдээр нь ороход л нэр маань хүртэл байгаад нь яг баяртай. Тэгээд би за хэдэн онд илээ би Хилийн цэрэгт би чи 99 онд орсон. Хууч нэг армийн ансамблд байж байгаа 99 онд хэлээ. Тэгээд манайх нэг чуулгаараа ирж тоглосон юм аа. Тэгээд сургууль дээр ээж сургуулийнхаа захирал махралтаас багш нар энэ төр ингээд уухтаж байгаа. Хүүстэй хэвээрээ интернет гэл намайг. Тэгээд би одоо тэгэхээр нөгөө хөөхөн 10 жилийн хөөхөн хөөгчийг царайтай хэвээрэл байгаа мах баярлаад. Хүн яг тийм юмдаг урам авдаг шүү. Тэгээд одоо зөвхөн байрныхантай энэ төр бол ер нь их би одоо нөгөө 5-1 жишээл одоо манай ах нараас эгч нараас байхгүй учраас тийшээ бол би нэг очиагүй. Тэгээд одоо тэгээд том болцсон байрны хүүхдүүд юу байдаг ч юм байдаг юм. Өөрөө ч л мэдчихээн. Хүүхэд ахуй насны тийм сайхан дурсамжууд хүнд их олон байдаг штэ. Сэтгэлээс гарахгүй бүр нэг тийм нандин гоё сайхан дурсамжууд. Яагаад тэгэхээр Эрдэнэтийн хүүхэд учраас бас Эрдэнэтийн хүүхдүүдэд тийм сургамж болохоор нэг тийм сайхан зүйлийн тухай яриад. 6 дугаар ангид байхдаа нэг олон улсын найрамдал цусланд амарч ирсэн шүү дээ. Өөрөө бас амарч ирсэн. Тэр үед чинь одоо бол ондоо олцсон юм байлээ. Тэр үед чинь бид нэг өвөл амарч ирсэн. Хичээлээ хийгээд хичээлдээ яваад тэгээд нөгөө юунтай байдаг те. Тэгээд тэр надад тийм бодогддөг юм аа 45 хоног тэр олон 45 хоног ерөөсөө санаас авдаг. Тэгээл нөгөө салхатаа уйлцгаа. Тэгээд айхтар сүрхээ тэгэж нөхөрлөдөг, тэгэж үерхдэг. Тэгээд хичээлээ хийдэг. Би одоо боддtiin тэгээд хүн байж та ерөөсөө одоо альва юмд нэг зүтгэлтэй байхад ерөөсөө буруудгүй юм байна гэж би боддог байхгүй. Би тэгэхэд тэр үед чинь би бас дуулдаг байсан байгаа байхгүй. Нөгөө ямар канонод байлаа Прекрасного далека гэдэг дуудаг шүү дээ. Прекрасного далека гэдэг тэрийг нөгөө гитартад болоод нэг урлагийн үзлэг болсон байхгүй. Тэгэхээр тэрүүгээр тэрнээс 46 дугаар ангидаас тэрнээс би олон улсын найрамдаас алтан медаль анхныхаа одоо тэр юм дуулах юм их зав байсан биш үү? Тийм жижигхэн бөөрөнх юм морио хуурын дүрстэй тийм медаль байдаг байсан. Тийм медаль байдаг гэсэн. Тэрийг анхан авсан. Тэр надад ерөөсөө санаанаас гарддаг юм. Тэр нөгөө ер нь л найрамдалт 45 хоног амрахтаа хичээлээ хийгээл амарлаа. Тэгэл найз нөхдөйгөө ингээд үерхэж нөхөрлөлөө. Тэгэл юунаас найрамдалс ирсэн ингээл хоорондоо цахиагаар харилцаа тий. Одоо ч одоо юм хөгжсөн гоё чаталж матлал. Тэр үе чайг гоё захиа өвчдөг. Аяг гоё л шүү дээ. 1986 оны 12 дугаар сараас 87 оны 1-р сарын 20 хүртэл амарсан тэр ээлжийн амралтанд Эрдэнэтээс явсан 7 хүүхэд явсан. Тэгээ тэнд Эрдэнэтийн хүүхдүүд урлагийн үзлэгээс нэг алт нэг хүрэл медальтай ирж байсан. Ийм гавьяа байгуулж иржээ. Тий. Тэрний нэг нь алтан медалийн одоо та хүртэж байдаг. Цаашдаа одоо мэдээж хэрэг их олон том зорилго тавьж байгаа хуран бүтээлч хүнд ер нь зорилго их байдаг. Ямар том бүтээл хий гэж бодож байна. Зүгээр яг энэ дулаачийнхаа чиглэлээр юм уу магадгүй зүгээр өөр бусад урлагийн бусад төрлөөр.
Би зүгээр одоо ер нь манайх нөгөө айгу гоё ингээд дандаа залуучууд. Би одоо ерөөсөж бол хамгийн анхмад нь хамт уран бүтээлчд нь. Тэгээд манайх одоо бас нэг эхэлжтэй үйлчлэхээс гадна бид нар бас их том нөгөө бэсрэг дөөрөө мюзикл энэ төр тавьж байгаа. Тэгээд би бас одоо миний бодож байгаа юм болохоор бас багш нар тэр орон сайхны байдлаа шимтэлтэй хэлж байгаа. Ерөөсөө тэр нэг мюзиклийн тэр гоё мюзикл хийж байгаа л эстрад тал руу. Тэр мюзикл нь би гол тийм юу гэх шүү. Залуу хүний дүрч байсан те. Одоо настай хүний дүрч байсан. Би бас өөрөө нөгөө дараамд бас байсан гэдэг утгаараа одоо дуулаач гэдэг утгаараа би тэнд бас нэг гол тоглоно шүү багшаа. Заавал намайг тэгж ягаараа гэж би багш нартай хэлээд байгаа. Тэгээд миний бас гол зорилго бас тодорхой хэмжээгээр тэр мюзиклд дээрээс нь манай хөхөөний амжилтууд сэргээж тавьж байгаа. Тэгээд тэр дөөрөд тэр том мюзикл эсрэг юмудад би одоо оролцохыг маш их хүсэж байгаа. Ер нь оролцсон. Тэгээд бас өөрийгөө өнөөдөр март ямар төвшөнд яваа вэ гэдгээр бас тэ зөвхөн март одоо нэг зохиолын дуу, эстрадын дуу тэ дуулах төдий биш. Ер нь тэр дөөрөд бас одоо хүчээ үзэж чадчих. Тэ Кинонд ер нь урилга ирж байна уу? Үгүй шүү дээ. Оюутан байхад л нөгөө ямар кино вэ? Тэр нэг кинонд л нэг урилгасан. Тэгээд би тэнцээгүй шүү дээ. Айгу хөөрхөн. Угаасаа нөгөө нэг хаашаа хоробны царайг юм ааш. Тэгээд тэнцээгүй шүү. Тэгээд тэгсэн мэтлээ тэр киноныхан дууг дууссан шүү дээ нэрээ. За юу зүвд шиг хайр гэдэг. Тий. Тэгээд тэр киноныхан шар багшийн зүвд шагаар гэдэг гоё дуу тийм. Тэр дууг нь би туссан шүү. Яагаад киноны тухай ярьсан бэ гэхээр Товрын замд гэдэг кинон дээр танаа гэрүүлийнхэн гарч идэв. Тийм ээ. Аав ээж чинь гардыг шүү дээ. Юу Товрын замд үстэй би тийг санаж байна. Товрын замд л би сайн мэдгүй байна. Ямар ч нэг гардыг. Тийм. Гардыг. Одоо би сайн санахгүй шүү. Товрын замд л. Товрын замд гэж санаж байна. Тэгээд тийм учраас бас би магадгүй кинонд урилга ирж гэнэ үү гэж асууж байгаа. Кинонд ерөөсөө тийм урилга ирдэггүй шүү. Яг зөв оюутан байхад л анх тэгж нэг ирсэн. Тэгээд тэнцээгүй тэнгүүт нь таараагүй тэнгүүт. Тэгэл харин дуугийн киноныхан дуугийн дуулсан. 1998 оны хавар шиг би санаж байна. Соёлын ордны тайзан дээр нэг ийм дуу дуулж исэн. Хаврын үлрэл болоод ирэхэд тэгээд. Тэ хаврын уур ороод ирэхээр хайрын уянг түрээд өгнө гэдэг. Энэ нөгөө 1995 онд нөгөө аймаг хотын эстрадын дуудлагчдын уралдаан гэж болдгоо. Тэгээд тэр уралдаанд Эрдэнэтэс би орж ирсэн. Тэгээд тэр аймаг хотын 18 аймаг 3 хотын. Тэгээд тэнд ороод би төрүүлсэн. Тэгээд тэрдэн дээр болохоор зэрэг цаанаас нэг дуу өгсөн, өөр нэг дуу болсон. Би хамгийн гол нь энэ дууг тэр уралдаанаас одоо Бүрнэвэр шүү дээ манай гавьж жижиг Бүрнэ. Бүрнэвэрийн дүүн өнөр жаргал гэдэг айгуу айтайхан тулдаг охин байсан байхгүй. Тэр 3 дугаар янд орсон. Тэр хүүхэн энэ дууг дуулсан байхгүй. Тэгэнгүүт нь одоо уран бүтээлч хүн чинь юмыг гişүрж явахдаа хордоо шүү дээ. Тэгээд би тэр дуугаас яг тэр нөхөрлж нь одоо бид нэг 7 хоног нэгдэлчин зочид дуудлага гэл нэг одоо нэг бүхэн өргөний хайж ирлээ. Тэнд бидний байрлуулж ирсэн. Тэгээд тэр байрлаж байгаа хугацаанд би тэр охиноос сурж авсан. Тэгээд дараа нь тэр хөгжмийн зохиолч нь өөрөө намайг дууссныг мэдээд хөгжмийн зохиолч нэрэд бүр жинкнээс зохиолчоос нь байснаа зөвшөөрөл аваад тэр дуу дууссан юм байна. Энд чинь бас олон аятай. Яг миний аян хамгийн гоё гэдэг байхгүй. Жагаахын Чингисийн жагаахныг аятай байдгийг юу ариунаа нэг аятай байт. Хаврын орян ороод ирэхээр гэд ариунаг их тийм аятай. Тийм 3 аятай гэдэг. Хамгийн гоё аялга нь миний аялга гэдэг. Тэд нар ч гэсэн өөрсдөө тэг зөвлөж зөвшөөрсөн. Чиний хаяг гоё юм байна гэдэг. Би харин тэр дууг санаж байна. Тэр дуугаа дуулна. Бас яг хавар болж байсан санаж байна. Нэг тийм урт цагаан плажтай гарч ирээд болж байсан санаж байна. Амар мундаг сайн санаж. Одоо би нэг ийм зүйлийн тухай асуух гээд байгаа юм. Хүн бүхэн нутаг усаараа дуудуулж ааваараа өглүүлдэг. Аавдан зориулж уран бүтээл хийж байна уу? Би ер нь бол аавынхаа амьд байхад нэг дуул гаргасан шүү дээ. Та нар мэдж байгаа холын тэнгэр аав. Тэгээд
тэрийг одоо бүр мартдаггүй олон тэнгэр аавыг Эрдэнэтийн тайзан дээр ингээд дуулаад хөөлээд ингээд дууссан чинь нөгөө манай хотын дарга байсан дорж халан ах бүр ингээд зэрэглээс Марта аач амьд байгаа шүү гэдэг зэрэглээсээ би тэрийг аягүй сайн санддаг байхгүй. Тэгээд би ер нь тэгээд их буруу дуу захиалаад яац юм гэж аягүй их тийм дотроо тэгж бодож явсан. Тэгээд би ер нь аавдаа зориулж би тэр дуунаас хойш би нэг ч дуу хийлгээгүй, дуулаагүй юм. Олон тэнгэр аваач гэсэн би ер нь одоо дуулдаг. Тэгээ одоо яг Эрдэнэтийн энэ тоглолтын дээр дуулна. Олон тэнгэр аав бол яа харахгүй Эрдэнэтийн унган уран бүтээл. Үнэхээр Намсраажийн бат жаргалын шүлэг, Ормодо Эрдэнэ цогтын шүлэг, хөгжим. Тий. Дуучин нэлнгийн март. Яалтчгүй. Тий, яалтчгүй. Би энэ шин бүр юутэй Улсын филармонийн симфони оркестртад дуулсан шүү. Тий. Энэ тоглолтын дээр дуулах уу? Одоо энэ тоглолтын дээр дуулна. Би сая энэ чинь ерөөсөө тэр анх дуулаад хотод тэр алтан намар наадмын шангил авсан. Тэгэл нөгөө яг тухайн үед нөгөө гоё дуу гараад ирэхээр нөгөө хүмүүс ингээл бас л нөгөө төрөний ярьдаг шиг уран бүтээлч хүрээд Болбаатар нөгөө юуны классик жим инхтэй хоёр аваад болцсон байхгүй. Тэгээ тэр үед надаас төрүүлээд нөгөө дүрс мөрсэй гэдэг ингээд. Тэгээд тэгтээ хөөхөө тэр ярьж ингээд энэ тань тойлоо тоглолтод та дуугаад бол гүү гэвчнэ. Би ерөөсөө тэгээд тэр алтан намрын шагал авснаас хойш Олон тэнгэр аавыг ерөөсөө тайзан дээр дуулаагүй. Тэгээд 2007 онд аавдаа зориулт тоглолт хийхдээ дуулсан. Одоо энэ сая бөхөөргөн тоглолт хийхдээ яагаад гэвэл бас үнэхээр Олон тэнгэр аав март тулсан гэж хүмүүс мэддэг учраас бас заавал өөрийн гэсэн анхны дуугаа бас дуулах хэрэгтэй. Ард түмэнд хэрэг хүсэж байгаа. Тэгээ энэ тоглолтын дээр бас дуул. Зүгээр манай зарим үзэгчид зарим гэдэг нь залуу үзэгчдийг би хэлж байгаа юм. Бид хоёрын дөнгөж сая зах цухаас нь яриад өнгөрсөн хоёр дууг төдийлөн сайн мэдэхгүй байж магадгүй юм. Магадгүй юм. Тэр хаврын тухай дуу. Тий. Олон тэнгэр аав гихчлэнгээр. Зүгээр нэгэн үеийн үзэгчдийн үнэхээр сонсох дуртай тийм сайхан дуунууд. Яалтч. Тэгэхээр би бас үзэгчдийг эрдэнэтчүүдийг ирж үзээрэй л гэж урих гал байгаа юм л да. Урих гад л байгаа санаан тэр юм. Тэгээд үннээс өөр олон сайхан уран бүтээлүүд, олон сайхан дуунууд дуулагдах байх. За тэгээд би бас марттай адилхан давхар зөв дотроо бодож гин. Эгч нар нь ах нар нь бас нэг сайхан одоо нөгөө сюрприз гэж хэлдэг шүү дээ. Сюрприз гэдэг тийм. Гинтийн бэлэг барих байх гэж бодож байна. Магадгүй юмыг яаж мэдгүй тийм ээ. Тэгвэл бас их гоё байх бах. Тэгээд ээжээ инх жаргаараа гэдэг энэ сайхан нэртэй энэ сайхан тоглолтыг манай Эрдэнэтийн ижидэ хайртай хүн бүхэн бас ирж үзээрэй гэж хүсэж байгаа юм. Төвний зэрэгцээгээр бас ээж аав хоёрыг дагуулад ирвэл бүрэлэх сайхан байх болно да тийм ээ. Ижи аав хоёр үгүйсэн бол би хийсэн бэлээ тийм ээ. Тэгээ тэн дээр дуулагдах аавын тухай энэ сайхан дуу. Энэ дууг яагаад онцолж байгаа вэ гэхээр зэрэг яг Эрдэнэтийн унган уран бүтээл, унган иргэн гэдэг шиг тийм уран бүтээл учраас бас онцолж хэлээд байгаа юм. Зүгээр миний бас мэддэг ганцхан л энэ л дээ. Өөр олон байгаа бах. Олон би ер нь Эрдэнэтийн цайтгад тахта олон дуу дуулсан юм байлаа. Олон дууч ард түмэнд хүргэсэн юм байлээ. Тэр нь одоо заавал одоо надаар дуулагдсны дууснаар өгшөө одоо олон дууч дууснаар бол ард түмэнд одоо сонсд юм байлээ. Миний бол бас яг анх одоо энэ хит болсон дуунуудаас анх дуулсан 10-аад дуунууд байт юм билээ. Тоглолт 2015 оны 2 дугаар сарын 6-ны Баасан гарагийн 18:20 цагаас 2 удаа юм уу тий. За яг жамлалтгүй 2 удаа гэж тий. 2 удаа тоглоод. За ингээд энэ тоглолтын дээр мэдээж хэрэг одоо түрүүнээс хойш би хэлээд л байгаа тэр нөгөө найз нөхөд хамт олон одоо тий ах トゥ хамаатан садан бүгд л ирж үзэх бах. Мэдээж сайхан тоглолт үзнэ гэж итгэж байгаа. Сайхан тоглолт болно ч гэж бас найдаж байгаа. Тэр нэг орой гэжсэн гоё амьд хөгжмөнтэй тий. Гэтэл би бас бодож байгаа. Гоё зөвхөн одоо өөрөө дуулах биш. Одоо нөгөө манай хөтлөгчтэйгээ хамтраад нөгөө ард түмний нэг гоё сэтгэл хоногсон нэг дуунууд шүү дээ. Алтан нөгөө сэтгэл баясна, алтан зоолон бол тий хас залуусч тийм дуунуудыг бас нэг дуулж нэг үзэгчтэйгээ бас нэг тэр хүн тэнд нэг гоё бүжиглүүлдэг ч юм уу гэж бүр тэгж бод миний сэтгэл их хөдлөлт гэдэг байхгүй. Тэгээд бас тухайд яг тэгчих байхаа гэж би бодож байна. Тэгээд бас зүгээр нэг Мартин одоо дуусан дуу сонсгош та бүхэнтэй хамтраад тий өдөр гоё зрийдлэр яг үзэгчдэрээ бүгдөө хамт
доолуулах сайхан болов гэж би бодож байна. Хөтлөгчийг онцолж байгаа хөтлөгч ямар хүн бэ? Танаа Манай Хэтийн цэргийн дуужгийн чуулганы хөтлөгч Батсөх гэдэг өндөр залуу байгаа. Ер нь одоо Монголда дээгүүр болдог хөтлөгч шүү. Нүлээ нэг гүр азрах мах цоодол модель дараа болдог шүү дээ. Тэгээд мундаг хөтлөгч байна тийм ээ. Тэгэхээр тэр ярилцах цаг өндөрлөх төгсөж байгаа юм. Аюу хурдан болчихсон шүү дээ. Тийм байна. Сэтгэлээс гарсан аялал сэтгэл зүрхэнд хүрч сэтгэлийг хөглж яж уран бүтээл сайхан болдог. Би Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Дамдангийн Мартин 2 дугаар сарын 6-ны орой болох тэр хоёр тоглолтыг чин сэтгэлийн халуухан гоё тоглолт болох байх гэж найдаж байна. Яагаад тэгэхээр зэрэг нутагтаа ирсэн. Магадгүй нутгийнхан гэдэг ах トゥ хамаатан саднаас ялгалгүй тийм ойрхон байдаг. Сэтгэлд ойрхон байдаг. Магадгүй тэрэн дээр дуучин хүн гэд алдахгүй байх тийм магадлал байхгүй. Алдсан ч хамаагүй тийм сэтгэлээс гарсан сайхан тоглолт болох байхаа гэж найдаж байгаа юм. Дээрээс нь ижидэн зориулсан, ахтаан зориулсан сэтгэлийн тийм том бэлэг байгаа учраас их сайхан тоглолт болох байх гэж ордож байна. Манай эрдэмтчүүд олноороо очиж үзэх байх. Тий, эрдэмтчүүд. Билетийн үн хэд вэ? 10,000 төгрөг. Тий. Одоо нутгийнхан маань ирж үзэх байх гэж би үнэхээр одоо та бүхнийг хүлээж бай. Тэгээ та бүхнийг уйдахгүй. Тэгэхээр гоё цогцлог тийм сайхан тоглолт болмоо гэж би хэлмээр байна. Тэгээ та бүхэн маань өдрийг бас сайхан гоё өнгөрөөгөөд сайхан хамтдаа дуулж гоё одоо өнгөрөе гэж би бодож байна. Яг тэгвэл би та бүхэндээ зориулж байгаа. Та бүхэндээ би бүр зорж би үнэхээр энэ тоглолтыг одоо амьд төгжмийн хамтлагтаа бүр зорж авчирч байгаа учраас та бүхэн заавал иж үзээрэй гэж хэлмээр. Их баярлалаа. Тэгэхээр ертөнцийн амьдарч байгаа хүн бүхэн ааваран оглуулдаг. Тэгвэл Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болж байгаа олон том арга хэмжээндээр эрдэнтээр оглуулсан ийм нэг иглүү мундаг дуучин манай эрдэнтийн тгаас төрөн гарсныг эрт эдүүгээгийн болоод өнөөдрийн үзэгчид эрдэнтчүүд та бүхэн тоглолтын ирж үзээд хэр хэмжээний жансаатай ямархуу дуучин бай гэдгийг үзэгч таал үнэлгээ тавих тийм эрх үзэгч тандал байдаг. Тэр эрхээ эдэлж ирж үнэлгээ тавиарай гэж үзэгчдээсээ бас хүсэж байгаа юм. Монголын чөлөө түүхийг загалмайлж өнөөдөр Төв дэлхийн Олимпос чөлөө түүхийн тамирчид Монгол төрийн алтан соён бут талбайг ертөнцийн тэнгэрт дураар нь амируулж байгаа тим гавьяаг байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Дараа нь Монголын ард түмний эртээ бэртэ хөвгүүдийг эх орных нь хэлийг мануулахаар илгээсэн. Ихээ олон хүүхдийн хамгийн хайртай аав. Дамдангийн Март. Дамдан гэдэг тэр хүнийг дурсах, санах, тим цэргийн албан хаагчид, тим иргэд эрдэнтэд олон байгаа бах. Би найдаж байгаа юм тэрэнд. Тэр эрхэм гавьяатай хүний бас нэгэн хүмүүжүүлсэн, эр цэрэг шиг хүмүүжүүлсэн тим мундаг охин нь өнөөдөр бас цэргийн байгууллагад эр хүнээс тутахааргүй аль ташаад эх орныхон элийг хэдэнтэй тойрч багнат хөлийн хажууд буу урт зогсож хэлээ манаагүй ч гэсэн хэл манжаагаад Монгол эрчүүдийг сэтгэлийн дэм өгч яваа ийм уран бүтээлчин тоглолтыг үзэхгүй байж болохгүй ах гэж эрдэмтчүүдэд би дахиад уриалж байгаа юм. Уучлаарай үзэгчтэй зүгээр нэг байрны хүүхдгээд хэлэхээр зэрэгэл нэгийгээ дэмжиж рекламдаад байна гэж битгий бодоороо зүгээр яг үннээсээ сэтгэл хөдлөөд гэж хэлж байгаа шүү. Амжилт хүсье. Цаашдаа их олон том уран бүтээл туурваарай. Баярлалаа. Эрдэмтчүүд хүлээж байгаа. Одоо үзэгчтэй бол өөрөө ч бүр их баярлаа. Тэгвэл миний сайхан тэнгэрлэг аав юм дурсаж, миний тэнгэрлэг аавыг гоё энд үнэхээр одоо ард түмэнд бас одоо гэсэн би үнэхээр баяртай. Би бас сэтгэл бас үнэхээр хөдөлж байна. Тэгээд танаа хамт олонд ажлын амжилт хүсье. Эрдэмтчүүд та бүхэндээ энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье уярой. Үнэхээр бас эрдэмтэд бол үнэхээр мундаг шилдэг залуучууд байдаг, шилдэг хүмүүс байдаг. Тэгээ би эрдэмтчүүд та бүхнээрээ бахархаж явдаг шүү. Тэгээд Эрдэнтийн Март гэдэг нэрээрээ одоо хүртэл би дуусаар байгаа гэдгийг үнэхээр хэлмээр байна. Тэгээд Эрдэнтийн Мартынхаа тоглолтод хүрэлцэн ирээрээ та бүхэндээ сайн сайхныг хүсье. За баярлалаа. Эрдэнсийн эрдэнэ болсон Эрдэнтийн бас нэг эрдэнэ болсон ийм шилдэг уран бүтээлчийн тоглолтыг л одоо бүгдээрэн 2 дугаар сарын 6-ны орой 18:20 цагаас
Монголд цөөхөн байдаг уурхайчин соёлын орныхоо их тайзан дээрээс хамтдаа шимтэн үзэцгээе. Уран бүтээлч хүнд хамгийн том гавья, хамгийн том шагнал бол үзэгчийн алга ташилт. Нижгэнсэн алга ташилтын дунд уран бүтээлч хүн магадгүй сэтгэлэн барьж чадахгүй нулим сунгаагч тохиолдол байдаг. Эрдэмтчүүд тэр ороо магадгүй Мартыг тэгж баярлуулах юм билүү бүүмэд. Бидний бэлдсэн нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлж байгаа үзэгчтэй дараагийн дугаар хүртэл баяртай. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн өргөстөөрчлөнд бүдчээд уйлд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг.